Сайн байцгаана уу? Доолоо байна. За энэ удаагийнхаа бичлэгээр Австралийн бодит нөхцөл байдал ямар шүү байна? Амьдрахад хэцүү байгаа зүйлсийн талаар ярина. Ер нь бол Австралиг жоохон муулна гэсэн үг. Мэдээж Австрал олон сайхан зүйлс байна. Тэгээд эднийг ингээд зах цухаас нь видеогоор харуулад л байна. Гэтэ бас нөгөө талдаа сайхан зүйл төсөөлөд ирэнгүүт арай өөр бодит байдал угтаж байгаа учраас энэ талаар товч ярий гэж шийдсэн. За хамгийн ихэнд бол мэдээж амьдрах өртөг. Энд одоо бүр амар баян байгаа л эренгүүтээ шууд одоо юу гэдгийг байр аваад тэндээ амьдрдггүй юм бол байрны түрээс гээд 7 хоног болгон нилээдгүй мөнгө төлнө. Ерөнхийдөө бол дунджаар хүмүүс нийт орлогынхаа 30-40% түрээсэнд төлдөг гэдэг багхгүй юу. Тэгээд одоо би шууд эндээс өнөөгийн нөхцөл байдал ямар шүү байгааг хайгаад үзье л да. За одоо хэдүүлээ realestate.com гэдэг эндээс ер нь бол бүх байр юмнуудыг хайдаг байхгүй юу. Эндээс хотын төвтэйгээ ойролцоо байр хайгаад үзье. Тэгээд энд ирж байгаа угаасаа ихэнх хүмүүс бүгд л нэг хатар хотоос тийм хол захад амьдраад байх нь ховор ихэнхдээ л тэгэл хотын төв хавцаа ойрхон дүүргүүдээр амьдрдаг байхгүй юу. Энтхийн нэг бедрумд чинь монголоор бол 2 өрөө байр гэсэн үг. Тэгээ машины зогсоолтой гээд ингээд хайх юм бол биш дээ. Жишээлх юм бол энэ нэг жоохон тавилгатай байж магадгүй юм шиг байна. Ийм байр 7 хоногийн $560 гэж байгаа байхгүй юу? За энэ $510, $500 гэж. Энд $650 гинэ. Гих мэтчлээ. Тэгэнгүүт нийт олж байгаа орлогынхаа нилээдгүй хувийг нь 7 хоног болгон түрээс нь төлнө. Тэгээ дээрэс нь нэмээд хүүхдтэй бол хүүхдийн сургуулийн төлбөр төлнө, сургалтын төлбөр төлнө. Бага насны хүүхдэд child care төгөхөр болох юм бол PR-гүй гаднаас ирж байгаа иргэдэд засгийн газраас ямар ч тийм туслах дэмжлэг байхгүй. Өдрийн бараг төлбөр нь 120-180 орчим доллар байдаг гэж байгаа байхгүй юу. За тэгээд нэмээд оюутны төлбөр их сургууль одоо ямар шүү их сургууль сурах гэж байгаа, ямар хөтөлбөр сурах гэж байгаасаа хамааруулаад за бүр бага байлаа гэхэд нэг 20 орчим мянган төгрөг, тэгээл 40-50-60 мянган төгрөг 40-50-60 мянган доллар гэд явна. За тэгснэ энд байгаа нилээдгүй хүмүүс их сургуулаа эхлүүлэхээс өмнө англи хэлний тийм нэг хөтөлбөрт суудаг байхгүй юу. Тэгэнгүүт англи хэлний тэр сургалтууд чинь 7 хоногийн $300-500. Тэгээ ерөөсө бүх юм ингээд 7-7 хоногор хэмждээд явцдаг. Тэр хооронд одоо ингээд байнга л хөдөлмөрлөөл, байнга л алдсан бүх ажлыг нь хийгээл явж байхгүй бол чи 7 хоногийн дараа дахиад байрныхаа түрээс төлөх ёстой. Дахиад нөгөө сургалтын төлбөрийг төлөх ёстой. Хүүхдийн child care-ийн мөнгө өгөх ёстой гэдэг ч юм уу те. Ингээд мөнхийн ийм өндөр төлбөр донд амьдардаг. За тэгээд энэ дээрээ монголчуудын хамгийн их хийдэг, ялангуяа эртүүчүүдийн хийдэг ажил бол барилга. Гэтэ бас барилга нь яг үндэ бол зарим нэг азтай хүмүүс өндөр цалинтай цагийн $50-60 цалинтайгаар ингээд тогтмол ажиллаад гайгүй мөнгө олж болох ч гэсэн нөгөө талдаа дөнгөж ирж байгаа ямар ч туршлагагүй хүмүүс бол цагийн бараг $20-30 эхэлнэ. Тэгээд тогтмол ажил нь олдохгүй те азан тарах юм бол нэг өдөр ажиллаад нэг өдөр оферн гэдэг ч юм уу. Тиймэрхүү одоо эрсдэл өндөртэй. Тэгээд энд ирсэн хүмүүс бол ерөөсөө ихэнх нь маш тийм чадaltaй, чадамжтай тийм хүмүүс ирж байгаа хгүй юу. Монгол бол яг нөгөө нэг brain drain болж байгаа гэсэн үг. Хамгийн дэжгүү лаг гэсэн хүмүүс нь дандаа ингээ өөр боломж хаагаад гадагш явж байгаа. Тэгээд эренгүүтээ яг тэр бүхнийг ашиглаж чадахгүй барилга, цэвэрлэгээ, за тэгээд кафе, айл нүүлгэлт гэдэг ч юм уу те. Тиймэрхүү ингээ дандаа хар бор ажлуудыг хийгээд явж байгаа. Яг босод байгаа гадаад байгаа монголчуудтай ер нь л адилхан. Айгүй хүмүүсийн бас нэг асуудаг зүйл нь болохоор ингээд ганцаараа ирээд хэлнийхээ сургалтанд суугаад тэгээ хажуу өрөөнд амьдраад бүх төлбөр мөнгөө даагаад амьдрах уу гэх юм бол ер нь бол нэлээд төвхтэй. Тэгэхээр санхүүгийн нөхцөл байдлыг нэлээд сайн зохицуулаад бас ингээд цаанаа жортой юутай ирэхгүй бол хэцүү. Тэгээ энэ дээр нэмээд бас гардаг хамгийн том зардлуудын нэг нь даатгал. Хэрвээ энд яг зориод PR аавн байнгын оршин суугч болно гэж ирээгүүл бол айгүй өндөр даатгал төлдөг хувийн даатгалын компани бид гурав хүн чинь сарын бараг $400 төлдөг байхгүй юу. PR-тай хүмүүс бол Medicare гэдэг улсын эрүүл мэндийн даатгалын системд хамрагдчихдаг. Тэгээ дээрэс нь хүүхдийн сургалтын төлбөр хөнгөлөгдөн их сургууль сурваарах юм бол тэр сургуулийн төлбөр нь бас дахиад бараг 30-40% одоо хямдхан байдаг. Child care бас ингээд засгийн газраас ингээд дэмжлэг өгдөг гэх мэтчил давуу талууд байгаа. Гадныхан бол ер нь бол нэлээд хэцүү. Тэгэхээр нэлээд сайн бодит байдлаа харж
бодолцож ирэх хэрэгтэй. Энэ ингээл Монгол мөнгөөр сонсохоор зөндөө их мөнгө олоод байгаа юм шиг мөртлөө буцаа зөндөө их мөнгө нь ингээд гараад байгаа. За хоёр дахь хэцүү зүйл нь бол гэр бүл найз нөхдөсөө хол байх. Яг ингээд хамгийн тийм утга учиртай нийгмийн харилцаанд орж чадахгүй дандаа энд нэг тийм гүйхэн, тийм хөнгөн харилцаанд донд явдаг гэх юм уу? Хүмүүстэй бол залуу чи хаанаас ирсэн тийм үү би юм мэдээ андаа гэл нэг ингээ харилцаа дуусчдаг. Найзуудтай болоход ер нь ингээ жаахан төвхтэй. Яг би ингээ YouTube хийхээ ачаар гэх юм уу бас нэлээ ингээ хүмүүстэй танилцж байгаа. Үүнээс би амар тийм ингээ жаахан awkward гэх юм уу ингээ олон хүн амтан байх юм бол тэр дунд очиод ингээ юм ярьж чадахгүй ингээ ганцаараа зогсож идэг гэдэг ч юм уу эсвэл ингээ очисон ч гэсэн ингээ чимээгүй бийж идэг гэдэг ч юм уу. Тийм байдал маань энд ийм нэг нээлттэй одоо тийм small talk хийн гэдэг штэ хүмүүс австралиуд яг тийм ингээд тийм хүмүүсийн дунд ороод ингээд харилцахад надад жаахан хэцүү байдаг байхгүй юу. За тэгээд нөгөө талдаа чи энд ирээд хинч биш чиний өмнө нь тэр хийдэг байсан ажил төрөл янз бүрийн юмуд мэдээж өөр ажилд ороход ч юм уу ингээд хүмүүстэй яриа өрнөхд хэрэгтэй л дээ. Гэхдээ л одоо эх орондоо байхдаа чиний ингээд босгосон карьер тэр нөгөө нэг танилтал ажлын хүрээ ингээд бүх зүйл энд байхгүй болоод энд ингээд бүх юмыг шинээр эхлүүлнэ гэдэг нь айгүй тийм төвхтэй. Одоо жишээлх юм бол ажил олохын тулд бүр нэлээд юм болсон. Одоо танил талтай байна гэдэг ямар нэгэн ажил бүтхийн тал нь байгаа байхгүй юу? Танил талгүй байхлаар тэр бүгдийг яг ингээд тгээс эхлэнэ гэдэг айгүй хэцүү. Тэгэхээр бас миний бодлоор энд ирэх байгаа ажиллах байгаа монголчуудад ийм үйлчилгээ үзүүлдэг коучинг хийдэг нөгөө нэг карьер зөвлөгөө өгдөг хүмүүс эдэн штэ. Тим хүмүүстэй бас ер нь танилцаад эртхэн шиг юмнуудаа эхлүүлвэл бас айгүй зүгээр санагцсан. Дээрээс нь Австралийн статистикийн газраас гаргасан судалгаагаар ер нь Австрал төрөөгүй гаднаас ирсэн хүмүүсийн ажилгүйдлийн төвшин Австралийн иргэдээс 2-3% өндөр байдаг. Тэгэхээр ер нь бол ажил олоход төвхтэй байдаг гэсэн ганцхан монголчууд биш бүх гадныханд. За дараагийн нэг зүйл болохоор эрүүл мэндийн системийн тогтолцоо. Тэр нь нэг тийм жаахан ядаргаатай. Бүх газар тийм байдаг юм болов уу юм болов сайн мэдэхгүй байна. Цусны ингээд шинжилгээ өгөөд өөрийнхөө ингээд биеийн ерөнхий байдлыг ямар шүү байна, эрдэс мэрц юу болж юм бол ингээд харчмаар байх юм бол би заавал ингээд ерөнхий нөгөө нэг өрхийнхээ эмч GP дээр очиод би ингэмээр тэгмээр ингэж хэлээ тэр хүнд мөнгөдүүлнэ шүү дээ. Тэгээд ингээд тодорхойлт аваад тэгээд дараагийнхаа шатны юм дээр очиод тэгмүүдээ би ингээд зүгээр бас цусны шинжилгээний хариуг авчиж болохгүй. Тэрийг яаханд бол нөгөөт нь дахиад заавал миний ингээд GP лөө тэрийг явуулснаа би тэгээд тэндээсээ ингээд аавна. Нэг тийм амар ядаргаатай нэг тийм юутай шат амжлагтай. Тэгээ тэр хоорондоо ингээд нөгөө нэг цагаа аавна, дахиад цаад газараа цагаа аавна, буцаагаад яа ингээд айгүй их тийм нөгөө цаг алддаг. Өөр ингээд хүмүүсийн ярьж байгаагаар энтхийн эмчнэр нь штэ баг ингээд бүх өвчин болгон дээр панадад бичиж өгдөг гэсэн. Тэгээд төгсгөлд нь бас нэг сонирхуулж хэлэхэд дэлхий дээр штэ тий мөрөгтэй тоглоомонд хамгийн их мөнгө алддаг улсын иргэд нь Австрал. Казиног сурчлна, бет тавих гэдэг нь шүү дээ. Тэрийг сурчлна. Гэтэ мэдээж хойно ингээд анхааруулгатай судалгаагаар болохоор Австралийн нэг насанд хүрсэн иргэний одоо мөрөөдөө тоглоомд алдаж байгаа мөнгө дунджаар 1200 австрал доллар гэж байгаа байхгүй. Тэгэхээр амар өндөр. Тэгээд ер нь бол бас нэлээдгүй их монголчууд казино орж нэлээх мөнгөө ингээд байхгүй болгодог. Тэгэхээр тэр бас нэг Австралийн одоо нийгэм эдийн засгийн нэг талдаа сайн тал юм шиг боловч нөгөө талдаа бас хар бараан тал нь. Хэрвээ ингээд ямар нэгэн байдлаар тийм юмд ингээд ийм сонирхолтой, дуртай хүмүүс ах юм бол тэр мөнгийг чинь авахар тэ өөр хэсэг бүлэг ухаантай чамаас ухаантай хүмүүс ингээд тэрийг зохиогоод ингээд гаргаад ирсэн ингээд мөнгөж авахд ингээд бэлдээд байж гинэ. Энд тэрийг бодолцож үзвэл зүгээр. За тэгээ иймэрхүү янз янзын шалтгаанаар бид гурав Монгол руугаа буцахаар шийдсэн байгаа. Нэг хэдэн сарын дараа буцна. Мэдээж тэгээд Монголд ч болохгүй байгаа юм зөндөөгөө, Австралид ч болохгүй хэцүү байгаа юм зөндөөгөө. Яг тэрийг ингээд над чи юм штэ, тийм штэ гэж нөгөө нэг жинлэхэд айгу төвхтэй. Тэр хүн өөрөө яг аль хэцүүд нь баймар байгаагаа л сонгож байгаа байхгүй юу? Тэгэнгүүт бид гурав бол ингээд Монголдо байхыг арай илүү хэлээд үзсэн. Гэтэ яг нөгөө талдаа бид хоёр анханасаа энд ирэхдээ сураал яг ингээл гоё гадаад амьдарч үзчихэл тэгэл боцно гэдэг нөгөө төлөвлөгөөтэй ирсэн болохоор бас
Тийм байж магадгүй. Тэгэхгүй яг энд нөгөө нэг үлдэн PR аавна гэж ирсэн хүмүүс бол мэдээж бас ингээд арай өөр ингээд нөгөө нэг гарц гаргалгаануудыг харж байгаа шүү дээ. Монгол руу буцаж амьдрахын нэг гол шалтгаан миний хувьд бол ингээд яг өөрсдийн гэсэн гэр орноо ингээд бий болгоод яг тэнд ингээд бүх насаараа хэрэглэнэ гэж бодож байгаа гоё тавилга аяга савсуулах бүр хамгийн наад захын те юмнуудаа ингээд бүгднгийн ингээд гоё бэлдээд яг өөрийн гэсэн гэр орныг бүтээгээд тогтжуулаад тэндээ ингээд сайхан амар жимбэр өндөрмөр байгаа байхгүй юу. Гадны улсад амьдрахлаар ингээд нөгөө түрээсийн хооронд ингээд явхлаар амар тэм төвхтэй. За дараа жилийн түрээсээ явах үлээ. Одоо ингээд гэрээгээ сунгахгүй яах вэ хүү хаашаа нүхүү яах вэ хүү гэл ингээд юм бол би яг тим юмд ер нь жахан дургу юм шиг байгаа юм. Зарим хүмүүс бол тоодоггүй. Гэт надад бол яг ингээд яг гоё өөрхөн гэр оронд яг гоё өөрсдөө хөрөө амьдрмаар байна. Энэ 7 хоногоос 7 хоногийн хооронд ингээд нөгөө төлбөр түрээс даатгал янз бүр ингээл амьдрдаг гэсэн шүү дээ. Тэгээд тэр хооронд чи бараг ингээд худалчинд 7 хоног 14 хоног ингээл өвтгөл юм бол нөгөө нэг цуглуулсан мөнгө чи яг тэр хугацааны зардал тэгээд нэмээд эрүүл мэндийн зардал гээд орчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд хүний нутагт чи өвдөх хэрэггүй. Тэгээ дээрэс нь үр хөвгттэй болцсон бол бүр ч өвдөх хэрэггүй. Яг ингээд тэр нь бас нэлээд хэцүү санагддаг. Тэгэл хүний амьдрал үүш тохиолж болно ш тийм үстэй. За тэгээд үтсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээрээ удахгүй уулзцгаая. Таалагдаагүй тэгээ Монгол руу буцаж байгаа юм байх юм бол комент дэлдэгээрэй гэхгүй. За бай. Бай. Манайх ингэж бай.